Зам бол хөгжлийн амин судас. Зам бол холын мөрөөдлийг ойртуулдаг хүч. Түүнийг бүтээдэг хүмүүс бол жинхэнэ бүтээн байгуулагчид. Тэд бол бүс бүсээр шалгарсан автозамчдын шилдэгүүд. Тэд бие биенээ танихгүй ч нэг зорилгын төлөө нэгдэн мэрэгжлийн ур чадвар, ухаан мэдлэгийн өрсөлдөөнд өөрсдийгөө сорих болно. Миний санал шүү. Тэгээ та нар юу гэж бодож байгаа? За 70 барих ажил дээр нийтлэг дүнг ингэж өглөө. За хамгийн тэргүүнийх нь тэр байлаа гэж ингээд хэлээ явчихвал яг гэвэл бидний үнэлгээ 1-2 дугаар байр гэж үнэлэгдэхгүй учраас тэгж бодож байна. Та бүхэн юу гэж бодож байна? 2024 онд Монголын 5 бүсэд эхэлсэн сорил энэ мөчид эцсийн шийдвэрт хүрч байна. Энэ бол нэг удаагийн уралдаан биш, нэг өдрийн шалгалтч биш юм аа. Өөр газарт, өөр нөхцөлд багууд өөрсдийгөө сорьсон юм. Харин өнөөдөр эдгээр сорилтууд нэг зэг дээр нэгтгэгдэж байна. Оролцогчид итгэл хариуцлагатайгаар тэмцээний талбай руу хамтдаа алхаж байна. Zero to Road өнөөдөр 5 хоногийн уралдааны эцсийн дүнг тодруулна. Автозамын салбар үүсчихсэн 95 жилийн үед зориулсан ажил мэргэжлийн уралдааны 24 он зохион байгуулахар болсон. За энд одоо бүх компаниудын оролцоог хангах журмаар одоо 5 бүстэй 50 гаруй компани 200-аад инженер техникийн ажилчид оролцсон ийм ажил мэргэжлийн уралдааны зохион байгуулсан. За ажил мэргэжлийн уралдаанаа бид нар автозамын инженер, материалын инженер, грейдерч, операторч, замчин 3 ингээ нийтдээ 7 хүний бүрэлдэхүүнтэй баг өрсөлдүүлсэн. Одоо төрөл бүрээс шалгарсан нэг хүмүүсийг шалгаруулж авсан. За энийг энэ 2 дугаар үе дээр болохоор яасан гэхээр бүгднийг суглаагаар оноож тос нь баг болгосон. Одоо нэг компани хүмүүс одоо нэг багт орох биш, өөр багт орж одоо нэг өөр инженерийн удирдлагын дор ингээд ажлыг хийхээр зохион байгуулж явуулсан байгаа. Миний мэдхээр бол автозамын салбарт ийм автозамын уралдаан төвтрүүлгүүд ер нь болж байгаа үгүй. Тэгэхээр манай салбарын яг оролцсон хүмүүс, энийг анх санаачилсан хүмүүс, дэмжсэн хүмүүс бүгдээрэнд нь их сайхан санагдчихлаа. Бүгд их гоё урам зоригтой ажиллаж байсан гэдэг нь харагдчихсан. Энэ контент дээр бид нэр олон нийтэд сурчлаас гадна за бид нэр ер нь хаана яваад байна? Бид нэр эндээс ер нь юу болж авах хэрэгтэй юм бэ? Бид нар ер нь дэвшилтэй талууд нь хаана байна? За бидний бас мэдээж арай болохгүй сул талууд нь юу байна? Энийг бид нэр эндээсээ хараад бидэд дараагийн мэргэжлийн ажилтны бэлтгийг сургах те энэ норм стандартыг сайжруулах талбай дээр ирээд яаж хэрэгжүүлэх вэ гэдэг тал дээр ингээд олон тийм цогц юмны зангилаа болсон гэж үзэж байгаа. Энд чинь маш олон хүний оролцоотой. Бүс зохион байгуулсан компаниуд их тусаад хэмжиж байна. Улаанбаатар хотоос зөвлөх инженерүүд, нэгсэн инженерүүд яамд ажилладаг, хөжлийн төвтэй ажилладаг хүмүүс маань шүүгчээр 5 бүс рүү одоо бас ингээд зэрэг болж байгаа учраас явна гэдэг чинь тийм ээ. Ажиллаа орхоод цаг зав гаргаад 25 шүүгч явж эхний нэгдүгээр шатаан шалгаруулсан байна. Энэ оролцсон шүүгч нарт бас талархал гэдэг. За тэгээ дээрээс нь энэ 2 дугаар үе шид маань бол одоо нэлээд мас бий. Нэлээд том зураг авалтууд тэмцээн болсон. Тэгээд энэ риск компанийнхаа Улаан аймгийн ашиг амьдралын суманд орж байгаа замын хэсэг дээр очиж эхний зураг авалтуудыг дархан Улаанбаатар хотын чиглэлд одоо нэмэлт хүчлэлтэй ажил хийж байгаа Max Road компанийнхаа бас нэг хэсэг дээр зураг авалтуудыг одоо хийсэн байгаа. Тэгээд энэ хоёр компани хамт олон маань үнэж оршгүй их тус үргэсэндээ энийг бол онцлж хэлэх нь бол их таатай байна надад. Audi компани хамт олон, MSM группийн хамт олон, Hera Equipment компани хамт олонгууд байна. Бас өглөгийн гараас авсан энэ компаниудаа бас талархах зүйтэй баха. Энэ бүх ажлыг хийхэд хамгийн гол бидний баримтсан юм бол аюулгүй ажиллагаа байгаа. Дараад нь стандарт мөрдөл техникийн шаардлага байгаа. Багийн хамтын ажиллагаа байгаа. За механизм дээр бол ашиглалт байгаа. Энэ бүгдийн нийлбэр дээр бол цаг хугацаа харуулж байгаа. Тэгээ бүгдийн ур чадвараас ингэж хамаарсан тэмцээн байсан. Бас их сонирхолтой байсан. Эхний даалгавар бол далангийн дээд үе байгуулах сорил. Энэ суурийн геометр, хэвтэ болон хөндлөн налуу нэгтрлуудын жигд байдал, материалын тархалд нэг бүрчлэн шалгагдсан. Энэ ажил бол дараагийн бүх ажлын суурь болдог хамгийн их оноо авчрах чухал даалгавар.
Иймэр шүүгчид эхний өдрөөс эхлэн даалгаврын дараалал, аюулгүй ажиллагаа, зохион байгуулалтыг нарийн тодорхойлж өгсөн юм. Багуудч эхний алхам дээрээ алдаа гарахгүй байхыг зорж үүрэг хуваарлалт, ажлын зохион байгуулалтанд онцгой анхаарлаа төвлөрүүлсэн. Ингэж эхний өдрийн тэмцээн өрсөлдөөд сандралтай эхэлж энэхүү гүйцэтгэлд аль баг урагшлах, аль нь алстаа засах шаардлагатайг тодорхойлж эхэлсэн юм. Ажил мэргэжлийн уралдаанаар дүгнэхээр бид нэр анх тохиролцсон тэмцээнд орж байгаа 5 хүн бол тавуулаа оролцох учраас 45%-ийг далан барих ажил дээр 30%-ийг хажуу налуу байгуулах ажил дээр асфальт холилдсны шинжилгээн дээр 15 оноо, за автогрейдер чин болон экскаваторчны ур чадвар дээр 5 оноо, ингээд нийт оноо нь бол 100 оноо гэж үзээд оноонуудаа дор дорноо нэгтгэхэд хоорондоо ч бие биендээ үзүүлэхгүй тус тусынхаа шүүлтэндээ нөлөөлөх тэмдэглэлүүдийг бид нэр бичиж явж байгаад өнөөдөр бүр эцсийн дүнгээ гаргалаа. Бүх багууд бол маш сайн амжилттай оролцсон. Оноо бол нэлээд ойролцоо гарсан. Америк явна гэхээр бүр амар догтлоод тийшээ ер нь бол бараг явчих байхаа гэсэн бодолтой байгаа. Ялах магадлал бол өндөр байгаа гэж бодож байна. би төрүүлсэн манай баг одоо төрүүлж чадсангүй гэх юм бол одоо нэг би сайн байгаад бусд нь байлаа гэж юу гарсан учраас бид нэр хоорондоо ярилцаад экскаваторчны нэгдүгээр вариант нь тэр орлоо, грейдерчнийхт нь тэр орлоо гэж одоо хэлэхгүйгээр нийлбэр дүнгийн дунджаар нь багийн ажиллагаа учраас. Эхний тэмцээний гол тоглогч бол автогрейдерийн операторууд. Тэд харсан хүн бүрийн бахархлыг төрүүлэхүйц ур чадвараа харуулж чадсан юм а. Автогрейдерийн хөдөлгөөн бүрт туршлага, мэдрэмж, мэргэжлийн нягт уялдаа харагдаж байна. Хэдхэн минутын дотор тэд ажлынхаа гайхамшигыг мэдрүүлж чадна. Учир нь тэд бол Монголын 5 бүсээс шалгарсан автогрейдерийн шилдэг операторууд юм а. Өөрийнхөө мэргэжилд ур чадвартай байх ямар их онцгой ач холбогдолтой вэ гэдгийг л харуулж чадсан л гэж би бодож байна. 20 минут болж байхад ерөнхийд шорогон буулгад дуусаад гавтгаалаад тэгшний дороод эхэлсэн байсан тий. Тэдний багийг би нэлээд сайн гүйцэтгэсэн миний бодлоор бол. Ерөнхийдөө хамгийн түрүүнд хугацаанаас өмнө дууссан 2 баг бол Prime Road, Apex Road 2 байсан. Тоо хэмжээ өндрөө бүгдийг гаргаж цаг хугацаанд цагаас өмнө дууссан. Манайх эхлээд нөгөө ярьсан байсан байхгүй юу? Тэгээ яг ярьсныхаа дагуу яг талбай дээр ярьсныхаа дагуу хийж гүйцэтгсэн гэж өөртөө бол дүгнж байгаа. Техникийн ашиглалт тал дээр ер нь онцгойлж нэг хүнийг итгэн зүйтэй болгож оролцогч. Тэр баян хөлдгийгээс оролцсон грейдер оператор. Гайхалтай. Тэр хүний онцлог нь урд утгаараа шорогоо маш амжилттай тааж ирсэн. Миний тэмцэнгээ гацсганда сол көбінесе ауданда грейдер болгондо ортан гавшаа миний топрахты хип жабред екен. Көбінесе сол грейдердің алдыңғы атвал мен ең алғашқы төккен құм сонымен жайбап барып, сосын ортанғы атвал мен текшілік істеген жақсы болады деп ойлаймын өз басым. Негізінде ол грейдердің алдына атвалды бекер шарт тұрған жоқ қой. Сонымен ең үлкен алғашқы құм жаю керек. Одан барып ортасыменен бәрі текшілік істеу керек деп ойлаймын. Көбінесе ортасымен жаяды екен. Мен өзім болғанда сол алдымен жайып, ортасымен текштедім. Негіз ойлаған ойымдағы текшілгемді шығардым деп ойлаймын. Хүсэл бүтээмжийн экскаватор чинь ховцох чадвартай байсан тэр бол. Чулууга түүх явцдаа нэвлэр өгсөрчээд тохиргоог нийчээд буцаж очиод чулууга дүүсэн. Тэр бол бас энэ оноонд маш их нөлөөсөн байхгүй. Хугацаанд далан дээрх замын процесс яаж явагддгүү яг тэр бүгдийг л үзүүлсэн. Багийн ажиллагаа, хүн болгоны оролцоо маш их хамгийн чухал. Багуудын үйл ажиллагааг тэгш байлгахын тулд нэг хүчин чадалтай техникээр хийсэн. Энэ дэр нэг юу дутагдaltaй тал ажиглагдсан. Хамгийн ихэнд ажиллаж байгаа айл одоо гаргаж байгаа алдааг дараагийн айлууд засаад явах юм нөхцөл байсан. Бүгдэнд нь ер нь чиг баримжаа багцаа ер нь тэгэл бүх юм гаргаад өчөж байгаа шүү дээ ер нь тэр чинь. Гэхдээ надад бол шар багийн грейдер чин энэ ажил дээр нэлээд гайгүй ажилласан. Хэдийгээр тэднийх нэг номерт ажилласан ч гэсэн ур чадвар нэлээд өндөр байсан. Миний хоёр талд ямар ч төвшин байхгүй. Би ч яг нэг цэвэр далан дээр ерөнхий яваа 40 м цэвэр гаргаж явна. Тэгэл би хийгээд тусаа дараачин баг маань миний хийсэн дээрээс төвшинг аваад шууд ямар ч тийм нэг өндөр авах юм уу шаардлагагүй. Тэгээ явчлахаар тэдэрт нь илүү цаг очиж байгаа юм л да ер нь бол. Тэр машин техниктэй харьцаж байгаа хандлага, грейдерийн тэр гутхыг хий явуулах, ухарж байгаа хүртэл тэр ажлыг хийгээд явж байсан. Тэр нь бол нэлээд
одоо сэтгэлд хүрсэн. Автокэр эдэр чинь механизмчид операторуудын одоо хэр зэрэг чадвартай болсныг хараад үнэндээ бахархах тэтгэлтэй ирж байна. Би одоо залуудаа бол ийм техникүүд хэрэгжилж байсангүй бас одоо ийм сайхан зохион байгуулалтын ийм одоо нарийн технологитой ингэж хийдэг юмнуудыг бол одоо мөрөөддөг байсан болохоос яг үүндээ бол хийж бас байсангүй. Тийм учраас өнөөдөр мэрэгжил нэгт нөхдүүдээрээ дүүнрээрээ мэрэгжил нэгт одоо сайхан инженерүүдээр үнэндээ бахархаж байна. Багуудын гүйцэтгэлд бас нөлөөлөх зүйл байгаа. Жишээлбэл бид нар бол өнөөдөр ингээд шороо ордоос энэ шороо материал авчираад тараагаад энэгээр уралдаан хийж штэ. Тэгэхээр энэ шороо орд маань одоо нэгэн жигд бас байж чадахгүй шүү дээ, тийм ээ. Зарим газар жоохон чулуутай байж болно. Зарим газар жоохон тохирохгүй материал орж ирж болно. Тэрийг ялгах, салгах ийм юмдаар бол энэ багууд бас харилцаа адилгүй нөлөөж бас болно л доо. Одоо улмар чаргатай смарт дөрүүдийнхэн бол далангаас буусан шороо жоохон азгүй гэх юм уу. Нэлээд том чулуутай таарсан. Тэгээ энийг бол яг тэд нэр амжилттай давж гарсан. За яг бид тэр чулууг нь нэг нэгээр том чулууг нь хөөж гаргах гэсээр байтал тэгээд жоохон хугацаа явцсан. Сүүлийн 3 баг бол ер нь бол чулуу бол багтаа болсон. Манай 2 хүн тэр нөгөө чулуунуудын өргөх шийдсээр байгаа л эхний том чулуунуудыг шийдсээр байгаа ядрангуудаа нөгөө дараа нь жижиг чулуугаа түүж чадахгүй болчиход байгаа байхгүй. За энэ дээр нэлээд тарх үнэлгээ авсан нэг баг байгаа. Энэ нь болохоор Экородийнхан байсан. Эднэр дээр далан дээр буух шорооныхоо тооцоог буруу хийсэн үү? Эхнээс нь шахаж буулгаад тэгээ энэ дээр цагаа алдсан. Одоо 5 оноо авлаач гэсэн тэнд ажиллаж байгаа механизмчдыг би буруутгамааргүй. Нэгэнтээ бууцсан шороог тэр тараагал үүрэгтэй. Таатгалдаа сүүл рүү ааш ягаа шороогоо хэд буулгаж байгааг ч мэдэх юм балах тэгээд юус. Замбараг буулгаачсан юм чи тэгээд. Гэрээдэр чинь бол айгуу сайжсан. Инженер буруу тооцоо ингээд за тэр инженер буруу тийм буруу тооцоо хийсэн үү эсвэл тэр тохиочин буруу буулгасан уу гэдгээс шороо газар үлдчихэж байгаа байхгүй юу? Тэр инженер буруу тооцоо инженер хараад байгаа. За тэр хоёрын одоо би эхнийх нь шороо болоо хоёр дахь машины шороо бооход нааса зайнаа арчаад байна. Жохон цаашлаад гэдэг хэлэх боломжтой. Тийм боломжтой байсан. Тэгэхээр тэрэн дээр ямар нэгэн реакц үзүүлээгүй л одоо буулгаад явсан. Тийм учраас тэн дээр арай жохон тарах үнэлгээ авчих уу гэж миний бол бодсон. Манай инженер тэгээд уул нь яваад ирсэн тэгэл одоо тэгээд сүүл рүү нэг шороон тэгээд ингээд яачих гэсэн тэгэл өөрөө толгоонд ирсэн л гэж л сандраад тэгэл одоо дүүрсэн хэрэгтэй. Тэгээд одоо буухаар нь тэгэл одоо буусан юм ийм яа. Улаанбааг дээр бол бүгд хөдөлмөр аюулгүй байдлаа маш их сайн хангажсэн. Багаараа тэр хабын талыг бол маш сайн баримталсан ганцхан баг байсан. Нэг машиныг 14 м3-ээр тооцоороо гээд шүүгчдийн бүрэлдэхүүнээс танилцуулсан. Тэр утгаараа бусад багууд газар шорооны хуваарилтыг хийсэн. Нэг машин хэдэн метрт буух хэвээр нөгөө машиныг буулгаснаас гэсэн тооцоо хийсэн. Энэ улаан буюу Экород эднийхтэй тийм надад анзаарагдаагүй. Гойдцог хүлцэг алдаанууд нь хэр байсан бэ нэрээ? Хамгийн бага хүлцэг алдаа гаргасан ер нь хүлцэг алдаандаа ойртуулсан нэг л алдаа нэг цэг дээр алдаа гаргасан баг байгаа. Бус нь бол яг л нэлээ өндөрдүүлсэн тийм Apex руу цагаан. Apex тий. Бүгдээрээ ярилцж байгаа орс л та. За би тэгье шүү. Би хурдан шуургаад хөрхийг бодъё. Манайхан тэгээд замаа чөлөөлөөд хэмжилтэд заживсраар нэг ас хийгээрэй гэл. Тэгэл яг тэр ярилцсанараа бүгдээрээ л гүйцэтгсэн. Бид нар нийт 9 цаг өгч байгаа. 9 цагээс нэг цаг дээр хүлцэг алдаанаас дэше гарсан. Бусд нь болохоор яг хүлцэг алдаан дотроо зарим газар бүр нойлсон ч тийм юмуд гарсан. Тэрийг өөр өөрснөө бол яг тухайн үед нь бол энэ дээр бид нар чеклэхдээ эхлээд өөрсдийн чеклүүлээд шалгуулад хэмжилт хийлгээд дараа нь хяналтын тухайн хэсэгт ажиллаж байгаа хяналтын зөвлөх багийн геодезийн инженерээр дахин чеклүүлээд шалгахад ер нь хоорондоо яг л нөхцөлтэй тий. Энэ жилийн уралдаан маань бас өнгөрсөн удаагийнхаа уралдаануудыг бол бас нэлээд шинэлгээр зохион байгуулагдаж байна. Тэгээд ажил мэргэжлийн уралдаан бол ер нь нэлээд чухал байдаг. Ягаад тэгэхээр энд оролцох энд өөрийгөө сорихын тулд бас хүмүүс бэлдэж эхэлдэг. Тэр чинээгээр хүмүүсийн ур чадвар агчээдэг бас ийм нэлээд өндөр ачаал бүтэлтэй. Эхний өдрийн тэмцээний бас нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь далангийн материалаас дээж авч материалын шинжилгээ хийх даалгавар байсан юм. Багууд материалыг 4 төрлийн шинжилгээгээр үнэлж тооцоолол аргачлалаа ягштал мөрдөх шаардлагатай болсон.
энд тооцооны алдаа шууд оноонд нөлөөлнө. Далангаас яаж дээж авч ийн стандартынхаа аргыг мөрдөд дээж авч ийн үү гэдгээс ахуулаад бид хэд оноогоо харж хийсэн. Материалын инженерүүд чадварлаг өөртөө итгэлтэй ажиллаж байсан бол өмнө нь огт шинжилгээ хийж үзээгүй оролцогчдод ч инженер материалын инженерийнхээ зааврын дагуу өөрт оногдсон үүргийг хариуцлагатайгаар гүйцэтгэж байсан юм. Мэдээж анхны оролдлого учраас зарим техник ажиллагаа дүрмийн жижиг алдааг шүүгчд анзаарч нарийн ажиглаж байсан юм. Харамсалтай зарим нэг баг маань нөгөө үр дүнгээ буруу боловсруулад буруу дүгнэлт гаргасан байсан. Тэгээ тиймэрхүү юм дээрээс болоод бас жоохон анаа алдсан баг байгаа. Багаар ажиллах чадвар гэдэг юм маш тод харагдлаа. Одоо жишээ нь лабораторид нэг ч удаа ажиллаж үзээгүй баг лаборатори руу орох ч завгүй тийм байдаг хүмүүс бас ингээд нөгөө прокторын шинжилгээ хийлээ те. Тэгээ бас тэгэхэд бол лабораторийн инженерийн өдөрдмж бас үйл ажиллагаа идвэх маш сайн харагдчихсэн. Замын инженер, замын дээр ажиллаж байгаа хүмүүс бол ер нь баг хамт олноороо нэгэндээ их тусч байдаг л да. Дандаа нэг нэрээс хамаарсан ажлууд явагддаг учраас. Тэгэхдээ тэр баян хөлгийн жол компанид ажилладаг материалын инженер залууг би онцлмоор санагдчихсан. Энэ бол тэмцээнтэй холбоогүй. Зүгээр ингээд тэмцээний өглөө болгон ингээд одоо тэнд РС компани маань ажилчид одоо бидний талбайг засаж бэлдэж байсан шүү дээ. Тэгээд тэнд тэр залуу маань талбай бэлдэх ажлуудад тусалж байгаа надад бас нэлээ сэтгэл үлдээсэн шүү. Зэро төрүүдийг зохион байгуулж байгаа нийт зохион байгуулагчид баг хамт олон мөн зурглаачийн баг хамт олонд баярлсан талархснаа хувийнхаа болон компанийнхаа зүгээс ахин дахин илэрхийлмээр байна. Баярлалаа та бүхэнд. Яам улсын төсвийн болон гадаад зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар авто замын салбарт томоохон ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Энэ хүрээнд мэдээж хэрэг авто замын чанар сайжрах ёстой. Мөн энд ажиллаж байгаа инженер техникийн ажилтны ур чадвар, энэ машин механизмчдын мэрэгжлийн ур чадвар хүмүүс сайжрах ёстой. Дараагийн ажил буюу энэ хажуу налуу засах ажил дээр компаниудын эксгэн операторчдын бас нэг ур чадвар харагдсан. Дараагийн даалгавар бол далангийн хажуу налуу засах сорил. Энд зөвхөн шороо засах биш, ус зайлуулах нөхцөл, налуугийн тогтвортой байдал, геометрийн зөв шийдэл хамтд нь шалгагдана. Экскаваторын операторын ажиллагаа инженерийн заавартай яг таг нийцэх ёстой. Алдаа гарвал энэ нь далангийн удаан хугацааны ашиглалтанд шууд нөлөөлнө. Тиймээс багууд цаг хугацаанаас илүү нарийвчлал, зохион байгуулалтанд анхаарлаа төвлөрүүлж ажилласан юм. Шүүгчдэж энэ удаа хурд хугацаанаас илүү чанарыг нэгт ажиглаж байлаа. Шүүмжлэмэр ч юм уу энэ дээр гарсан. Цэнхэр баг буюу Prime Road багийн оператор энэ дээр маш сайн ажилласан болов гэж бодож байна. Энэ дээр багийн ажиллагаа чиг тавхаас өсвүүлээд дахиад налуугаа татаад гарсан шороогоор далайн хамгаалах дэвсэг хийх үеийг бол ерөнхийдөө хамгийн түрүүнд хагсын ч гэсэн хийсэн. Тэгэхдээ дэвсгэн дээр бол нэг тодорхой хэмжээний оноохгүй гэдэг. Энэ бол нэмэлт ажиллаа гэдгийг анх ажиллаа танилцуулаад даалгавраа танилцуулахдаа багуудад танилцуулсан. Тэгэхэд Prime Road багийн оператор бол бусад багуудаас маш сайн хийсэн. Далангийн хажуу налуу дээр бол манайх ер нь сайн гүйцэтгэлтэй байсан гэж өөрсдөө үнэлж байгаа. Ингээд зам барихын ажил чинь маш их буянтай үйлтэй ажил. Тийм болохоор би энэ ажилласаа ер нь болиё гэж нэг боддгоо. Дараад нэг өөрийнхөө үр хүүхдүүд аав нь энэ замыг барьж исэн гэд ингээд хэлээ явж явах маш их бахархалтай байдаг. Энэ улбар шар багийн оператор мөн Экороудын операторууд ер нь жоохон тиймэрхүү байсан. Гэхдээ ер нь жигдэх юм байсан. 30 оноос тэгэл ерөнхийдөө 1-2 оноо нийл зөрүүтэй гүйцэтгэж ирсэн. Жоохон сандрал ихтэй байсан. Тэгээ яг өөрийнхөө бодж яснаар яг хийж чадаагүй. Тэгтээ яг гайгүй хийсэн л гэж бодож байгаа. Цагнд баригдаад жоохон тэрэндээ яараад сандраад нэг жоохон тиймэрхүү оролцож байгаа. Хажуу налуу татах ажил дээр бас бид нар адилхан бас 6 шалгуур үзлэр ингээд өгнж байгаа. Тэгээд тэрэн дээрс бас мөн адил. Замчингууд нь хэр ажиллаж байна, аюулгүй ажиллагаа хэр өгч байна, зааварчилгаагаа хэр өгч байна. Тэр болгоны үнэлээд нөхөд нийт оноо орж байгаа болохоор зөвхөн экскаватор оператор шалтгаалаад тэр баг сайн байлаад энэ баг муу байлаа гэсэн бол ерөөсөө байхгүй. Техниктэй одоо халгаатаагаар үйлдэлүүд хараадсан тохиолдол байлуу? Гайгүй байсан да тий? Гайгүй. Ер нь техник ялангуяа грейдер бол ер нь өндөр хаазан дээр явж иж бүтээл буцаад грейдертэй нөлөөлөх механизмдаа нөлөөлж байгаа нөлөөлөл нь сайн байдаг. Грейдерчдийн ур чадварын тэмцээн дээр өндөр хаазлаад авах шаардлага байхгүй. Яагаад гэвэл тэн дээр маш нарийн одоо юу гэдэг 1 см-ийн зүйлийг хосож унгах, өлөмгийн бөмбөгийг хаалганд оруулах энэ дээр бол тийм өндөр хаазны шаардлага байхгүй. Safe Road, Prime Road
Apex Road-ийн грейдерийн операторчд бол ерөнхийдөө өндөр хаазан дээр явдаг гэж анзаарэгдсэн. Нөгөө хоёр нь болохоор дундаас дээш хаазан дээр явдаг. Энэ бол үзэгчдийн ч, оролцогчдын ч хамгийн их хүлээсэн ур чадварын сорил юм а. Энд алдаа, ялалтын зааг нэгэн хоронд шийдэгдэнэ. Автогрейдерийн оператор 7 мэдрхүү гэж байдаг бол одоо хүн гаргадаг. Экскаваторын жолооч мөн адилхан. Мэдрэмжүүд аяас шаардсан их туршлага хоримтлуулж ээж хийдэг. Удаан хугацаанд жолоодж байж сайн гэрээдэг чинь болдог. Ийм л байлаа л да. Тэгээ одоо үед бол энэ нөгөө би түрүү хэлсэн дэр техник технологиор сайжраад байна гэдэг. GPS-тэй грейдертэй болж эхэлсэн. Дамын инженер хүн маань компьютераас өгдлөө оруулаад ийм төвшөнд хүргэн шивгээд оруулаад өгөхөд тэр грейдер өөрөө хий. Грейдерийн жолооч бол урагшаагаа шаав. Одоо ийм сайхан технологиуд гараад ирсэн, хэрэглээд эхэлсэн учраас одоо энэ грейдерийн нарийн мэдрэмжүүд бол одоо манай салбарт одоо төв үлдэх. Тэгэхээр энийг бид нараас хадгалж үзэх хэрэгтэй. Авто замын салбарт 90-ад оны сүүлээс ихтэй олон улсын зээл тусламжууд маш их орж ирсэн. Энэ зээл тусламжийг дагаад нөгөө норм стандарт дүрм журмууд бидний мөрдөх эрх зүйн баримтчгүүд маань дагаад ороод ирсэн. Энэ бол маш тийм их давуу тал байдаг. За олон улсын норм стандартыг шууд ашиглаж байна. Энийг дагаад техник технологиуд тоног төхөөрөмжөд орж иж байна. Сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай, маш наривчлалтай багажууд маш их орж ирсэн. Авто замын салбарын шалгуурууд маань харьцангуй өндөр болсон учраас бид нар бол ер нь дэлхийн жишгт бол нэлээд ойрхон байгаа. Асфальтын тэмцээн дээр замчин, талбай инженер, материалын инженер гурвын дүн нэгдэхдээ нэг дүн болж орж байгаа. Гэхдээ тус тусын үнэлгээнүүдийг бол сорилтон дээр гаргаж ирсэн. Замчдын уур чадвар бол бас ондоо харагдчихлээ. Асфальт бетон хүчилт бол замын эцсийн өнгө төрх. Энд температур, тархалт, нэгтрүүлэлт нэгэн зэрэг шалгагдана. Замчдын гар ажиллагаа, техникийн уялдаа, инженерийн хяналт энэ хэдхэн минутанд яг таг нийцэх ёстой. Гадаргуу тэгш, эрмэг цэвэр, нягт жигд байж чанартай зам бий болно. Энэ бол ур чадвар, хариуцлага хоёрыг зэрэг шаардсан эцсийн сорил. Замчдын сорил дээр бол бид нэр тэр асфальтыг ингээд дутуу орхичгоод тэрийг нөхүүлэх даалгавар гэсэн тийм ээ. Энэ даалгавар нь бол яг хоо гинтийн машин техник эвдрэх одоо Улаанбаатар хотод бол одоо Тараншааны тагны одоо эргэн тойрныг ингээд үлдээж байгаа засах гэдэг энэ талаасаа хэр ур чадвартай байна вэ гэдгийг харуулах зорилгоор энэ сорилын даалгавар өгсөн гэж ойлгож байгаа тийм ээ. Тэгээ эндээс л одоо тэр яг замчид маань түүнийг одоо яг машинаар тэгсэлсэн шиг ер нь л бүгд сайхан тэгшилсэн. Ганц нэг баг бас жижиг алдаа гарсан. Одоо миний анзаарснаар бол Apex замчин дотоо хонхноод орхисон яг үндсэн ажил гүйцэтгэж байгаа компанийн маань замчин ирээд зассан нэг тохиолдол харагдсан. Яг одоо хажуудалд нь байгаа дэвсэгч явсан нэгтруулсан төвшингээр зөвхөн гараараа хурцтай тарааж байгаа. Тэр бол нэгтраагүй ижил төвшин. 1-2 баг бол яг дэвсэгч явгын нэвтрээгүй суултаа тооцоод гаргаж байгаа. Тэгтэл одоо юу гэдэг бас нэг жижиг шажиг алдаанууд бол гаргаж ирлээ. Асфальт бетон хүчилтаас дээж авах энэ даалгавар гадаргуугийн жинхэнэ чанарыг шалгадаг. Бүрэмдэж авсан корор, нектрал, материалын орц, жин, жигд байдал, лабораторийн нөхцөлд нэг бүрчлэн тодорхойлогдно. Энд алдаа нуух боломжгүй. Тоон үзүүлэлт үнэн хэлнэ. Тиймээс дээж авах аргачлал, дараалал, наривчлал, инженер бүрийн хариуцлагыг илтгэдэг. Хучлалтаас дээж өрөмдөж авах дээр ерөнхийдөө багууд маань бүгдөө дээж аюу дажгүй өрөмдөд нөгөө яг цэгээ олоод өрөмдөж авсан. Шинжилгээ эхлэхээс өмнө заавал багжаа шалгаж үздэг. Тэгээ багжаа шалгаж үзэх улмаас бас нөгөө корынхаа машины усыг нээхгүйгээр ажилуулад хураагаар нь өрөмдөд дахиж өрөмдсөн асуудал гарсан. Дараагаар нөгөө өрөмдөж авсан корынхоо дээжийг нэгтийн лабораторид ирж шинжилсэн. Шинжлэхдээ бас буруу дүгнэлт гаргаад эсвэл тооцоон дээр алдаад нэг тиймэрхүү оноонууд алдсан юмнууд бас байгаа. Урам зоригтой сайхан арга хэмжээ боллоо. Өдөртөх зүйл бас залуу инженерүүд болсон. Тэгээ залуу хүмүүс бас
арай өөр сэтгэжтэй, арай өөр өнцгөөс харж авто замын инженерүүд бол бүтээн байгуулалтанд том үүрэг оройл гүйцэтгэдэг гэдгийг бол харуулж чадлаа гэж бодож байна. Иргэд авто замын салбарт орж байгаа шинэ залуу инженерүүд, шинэ орж байгаа залуучууд бол урмаа харилцсан юм сайхан тэмцээн болж байна. Энээс бол олон хүн одоо авто замын мэргэжил эзэмших хаа гэж бодож байна. Одоо ажил мэргэжлийн тэмцээнийг хараад Монголын олон залуучууд авто замчин болох байх. Монголын олон залуучууд гадаад руу явахаас илүү Монголын замын компаниуд ороод одоо энэ сайхан буянтай үйлсийг бүтээхэд одоо хувь нэмрээ оруулна байх гэдэгт би бол өргөн итгэлтэй байна. Ингээд энэ одоо сайхан нэвтрүүлгийг хийж байгаа дүүнертэй ч гэсэн амжилт хүсье. Та бүгдийн минь ажил үйлс нь өөдрөг байх болно гэдэгт би бол бүрэн итгэлтэй байна. Онооны нийлбэр дүнгээр хамгийн их оноо авсан ялагч ингээд тодорч байна. Сайн байцгаана уу эрхэмсэг ноёд хадагтай нараа. Сайн байцгаана уу эрхэм хүндэт зочдоо. Монгол улсын зам тээврийн яам, зам тээврийн хөгжлийн төв төрийн өмчөд үйлдвэрийн газар, Монголын автозамчдын холбоо хамтран зохион байгуулсан Zero to Road ажил мэргэжлийн уралдаан шалгаруулах тэмцээн нийт 5 өдрийн туршид амжилттайгаар зохион байгуулагдсаныг дуулгахад таатай байна. Бүс бүсээс шалгарсан шилдэг шигшмэл 25 оролцогч нийт 5 багт хуваагдан ажил мэргэжлийн ур чадвар туршилгаараа өрсөлдсөөр ялагч тодруулах торгон мөчөд тулж ирээд байна. Эдгээр 25 оролцогчдоо та бүхнийхээ өмнө алдаршуулан танилцуулъя. 5 өдөр, олон сорил, бас олон шийдвэр. Одоо энэ бүхний хариу нэгхэн мөчөд тодорх гэж байна. Шүүгчд дүгнэлтээ гаргасан. Мөн оноо нэгтгэгдсэн. Ялагчийг яг одоо зарлана. Энд сууж байгаа оролцогч бүр энэ мөчийг өөрийнхөө мэдэрч байгаа нь дамжиггүй. Зарим нь итгэлтэй, зарим нь эргэлзээтэй ч тэд бүгд догдолж байгаа нь харцаагүй. Учир нь энэ тэмцээн хэнийг яснаас илүү ямар зам барихыг тодорхойлсон юм а. Анх одоо 70 жилийн ойгоор бол одоо хар оронд би чадна нэртэй гэрүүл анх ингээд зохион байгуулагдаад дараа нь 80 жилийн ойгоор 10 жилийн дараа зохион байгуулагдаад дараа нь ингээд 5 жилийн одоо циклтэй ингээд зохион байгуулагдаж байгаа. За энэ жилиг бол маш онцлогтой байгааг би бол одоо дахин давтан хэлэхэд бол таатай байна. Яагаад гэвэл та бүхэн маань ноднон одоо 95 жилийн ойгоор бүс бүсээсээ ингээд шалгарчаад энэ жил 96 жилийнхаа босгон дээр бол одоо яг ингээд аваргаа одоо шалгарууллаа. Тэгээ энэ маань бол одоо хаа ханаасаа хүчин зүтгэл хичээл гаргаж бид нар бол одоо аль болох шинэлэг байхаар одоо зохион байгуулсанд бол маш их таатай байна. Тэгээ энд бол одоо ингээд зам тээврийн яам, зам тээврийн хөгжлийн төв, Монголын авто замчдын холбоо, инженер техникийн ажилчид бүгд ингэж гар бие оролцсон гол одоо дахин бүр зохон тэмдэглэхэд бол маш их таатай байна. За дахин хэлэхэд бол одоо яг ерхий зохион байгуулсан энийг одоо шүүсэн та бүхэнтэй одоо яг 5 өдөр ерөөсө та бүхний хажуугаас салаагүй 5 шүүгчээгээ бол одоо бас алдаршуулж одоо баярлалаа гэдгийг бол дахиж хэлье та тавтаа. За шүүгчнэрийн хувьд бол ерөнхийдөө би хэлжсэн замын салбарт ажиллаж байгаа хүмүүс тодорхой хэмжээнд бие бинийгээ таньна. Тэгэхээр шүүгчнэрийн ганц баримтлах зарчим хин нэг нь давуу тал болох тийм үйлдэл ерөөсө гаргаж болохгүй. Яагаад гэвэл энэ уралдаан тэмцээн. 4 шүүгчтэй. Үнэхээр одоо хэлэх болох байгаа өглөө тусаа одоо өдөр тэр нэгч суухгүй. Энэ хоорондоо ажлаа айраа тэр тэмцээнэ шүүж байгааг нь хараад одоо за яста нэг өмнө нь найзууд та бид нэр таньдаг те. Тэгтэл бүр ингээд улам хайр хүрсэн шүү дээ. Хувийн өөрийн янз янзын нэг зүгээс ингэж өмнө шүүлтэнд хандж байгаа тийм хандлага байхгүй. Яг л бод байдлыг яг тухайн үдүүд нь үзээд яг тухайн нөхцөл байдалд нь яг үнэлгээ өгч чаддаг шүүгчнэр байна гэж хараад би бас их хувийн хувьд бас их бахархах, талархах сэтгэл бас их төрж ирсэн. Ер нь энэ шүүлт бол айгүй шударга болсон. Тэгэхээр шүүлтийг шүүсэн 5 шүүгчийн шүүлт бол би ер нь их шударга болсон л гэж үзэж байна. Шийдвэр гаргаад ерөнхий шүүгчтэй танилцуулахад бүх 5 шүүгч санал нэгтэйгээр нэг багт өгсөн байсан гайхалтай.
Анхаараарай. Эрхэмсэг ноёд гадагта эрхэм хүндэт зочдоо. Zero to Road ажил мэргэжлийн уралдааны ялагчийг тодруулах торгон мөч яг одоо эхлэх гэж байна. Та бүхнийхээ өмнө энэхүү уралдааныг дэнслэн шүүсэн 5 шүүгчийг тайзнаа урьж байна. Монголын авцамжтын холбооны ерөнхийлөгч Батбаяр, Монгол улсын зөвлөх инженер их Монгол барилга компани гүйцэтгэх захирал Гантөмөр, Монгол улсын зөвлөх инженер Хулжийн гол компани захирал Гамболд, зам тээврийн яамны автозамын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Зансөх, техникийн ухааны магистр Лабо компани захирал Алтанзул. Та бүхэнд энэ сайхан өчигдөр минь төргий. Монгол орныхон 5 бүсээ шалгаран ирсэн 25 оролцогч залуучуудтайгаа 5 өдрийн турш энэ сайхан уралдаанаа хийгээд өнөөдөр дүн маань гарах гэж байна. 5 хоногийн хугацаанд энэ нэтттэйг тэмцээнэ хийгээ байж хахад манай ард замын салбарын залуучууд, инженер техникийн ажилчид, операторч, замчид маань үнэхээр чадварлаг мундаг болсон одоо үнэхээр мэдэгдээд та бүгдээрээ их бахархаж тав хонлоо. Шүүгчид бидний зүгээс одоо үнэхээр шилдэг 5 оролцогч байсан учраас шүүгүүд бол нэлээд хүндрэлтэй байсан. Онооны зөрөөнүүд бол маш бага. Яалтчгүй шилдэгүүд ирсэн мэдэгдэжсэн. Тэгээд та бүгдээ баяр хүргэе. За түрүү цогрмаа дарга маань хэлсэн энэхүү тэмцээн минь тэртээ 1999 он одоогоос 25 жилийн өмнө анх бид чадна гэдэг нэртэйгээр эхэлж ирснээс хойш одоо энэ 25 жил өнгөрчөө. Тэгээд энэ маань одоо энэ тэмцээн маань одоо улам жил болгон ирснээр одоо замчид биднийхээ хувьд бол манай замын олимп болсон байна. Олимп та зөвлөгөөс ийм сайхан өвсөн үлээдэг тэмцээн болсон байна. Тэгээд энэхүү тэмцээнд оролцсон та бүгдийн маань Монголын авцамын салбарт ажиллаж байгаа нийт инженер техникийн ажилчид, замчид, механизмчид нийсэн 20 мянган ажилчдын үнэхээр дундаас төрөн гарсан шилдэг 25 оролцогч байж чадсан шүү та бүгд маань. За тэгээд тэмцээний ялагчийг тодруулж өгнө үгээд Гантөмөр инженерийг өрье. Манай 25 оролцогч бол тэртээ дэргүү шилдэгүүд байсан. Тэгээ энэ 25 маань өөрсдийнхөө хийсэн юмыг бусдаа үзүүллээ. Бусдаасаа сурч авсан юмыг цааш нь одоо ингэж хийдэг юм байна гэдгийг дэлгэрүүлээд, үзүүлээд одоо මේ хэлгээр бол шеэрлээд яваарай л гэж хэлмээр. Миний хувьд бол ингээд бүх оролцож байгаа 25 болон 5 багтай хамтжилгээ та хэд бол үнэхээр бүгд ялагч нар шүү. Гэхдээ энэ бас нэг нь мэдээж онооны зарчмаар ялна. Гэхдээ та хэд бол бүгд ялагч байсан. Үнэхээр сайн байсан. Одоо хамгийн шилтгэн гэж шалгаруулахад бол бид тавд жоохон хэцүү байсан. Нэгнээс шүүх нөгөө сайн хүмүүсийг бүгдийг ингээд дундаас нь шүүх жоохон хэцүү байсан. Тэгээд та 25 бол үнэхээр шилдэгүүдээсэн шүү. Та нартай баяр хүргэе. Цаашдах ажилд улам их амжилт хүсье. Энэ авцамын салбарын нүүр царай байж чадлаа. Та хэд маань араасаа дараагийн дүүнрээ дагуулах зүг чиг заахч алтан содон байж чадсан шүү та нар. За ажил мэргэжлийн уралдаан одоо 5 хоног үргэлжилж хэдийгээр 5 номинацаар шүүсэн боловч ажил болгон тусдаа үнэлгээтэй. Зарим ажил нь бол 8-аас дээш одоо үнэлгээ авч ээж тэр нэг номинацийнх нь дүн гарч байгаа шалгаруулалт нь. За тэгээд шүүгчдийн тусдаа үнэлсэн үнэлгээний хамгийн өндөр оноо авч ялагч болсон одоо багийг зарлая. За энэ баг бол Цэнхэр дуулахтай Prime Road баг. Prime Road! Баяр хүргэе! Өөр арилал өсөрсөн шүү дээ. Ер нь ингээд догдолж ирсэн. За одоо яг яах вэ? Аль баг болоо гээл. Ер нь нэлээд төвшөртэй л байсан л да. Хэцүү. Хөлийнх ер нь хэцүү байсан. Яг оноог зарлах үед нэлээд догдолж ирсэн. Тэгээ яг зарлаа тэгээд ялагч боллоо гэхэд амар баярлаа төвсрээл хараагаал.
Борхон зам компани материалын инженер Отгон Цэцэг, Саруу даргуу компани замчин Эрдэнэ далаа, Жод компани автогрейдерийн оператор Бай Болдо, Хүрсэлэнд бүтээмж компани экскаваторын оператор Ган Зориг, ахлагч замын инженер Цог Удрах нараас бүрдсэн Prime Road баг. Түүхч маань хэлсэн энэ бол автозамын салбарын олимп юм аа гэдэг. Тэгээ анхны олимпийн оролцогч болж дүрсээ тэгж үлдээсэндээ бол маш их баяртай байгаа. Тэгээд хамт өрсөлдсөн 24 шилдэгүүдтэй тэгээд цаашд нь ажлын өндөр амжилт хүсье л гэж байна. Би тэгэхэд ингээд уралдаад ингээд үнэхээр одоо хэдэн хоног бас гоё байлаа. Тэгээ бүх замчтай удахгүй болох замчтын баярын мэндийг бас төвшүүлье. Автозамчдын олимп болсон Zero to Road ажил мэргэжлийн уралдааны ялагчаар Prime Road багийн ахлагч КТК компани замын инженер Цог Удрах шагныг хүлээн авч байна. Баяр хүргэе. Үнэхээр сэтгэлдээ лонтолсон таван өдөр байлаа. Эцэг мөчөд Prime Road баг ялагчаар доторлоо. Багман 26-ны 3 сард Америк нэгдсэн улсын Лас-Вегас хотод болох Con-Expo үзэсгэлэн хуралд оролцох эрхэм бичгээр шагнаж байгаа. Тэгээд энэ тугийг Америк нэгдсэн улсад авчиж мандуулахыг ингээд байгаа хатагчд багийг гартуулъя. Шилжин явах туг бөгөөд дараагийн тэмцээний ялагчд очих юм аа. Манай автозам гэдэг өөрөө өөр ойлголт бусад салбаруудыг бодвол одоо юу гэдэг барилга нэг цэг дээр дээшээ босдог бол манай автозам нэг цэгээс хэдэн 100 км, хэдэн мянган км-ийн цаана үргэлжилдэг. Zero to Road энэ reality show-ны гол онцлог бас энэ дээр оршиж байгаа гэж боддог. Угаасаа энэ араа Zero to Road те нойлоос бүх юм хэрэгж байгаа. Хаашаа ч явж байгаа. Зам гэдэг өөрөө хүний биед байгаа судас лугаадлын гаргасан гоё. Хөдөлмөрөө үнэлүүлнэ гэдэг хамгийн том бахархал. Харин чанартай зам үлдээн гэдэг хамгийн урт ялалт юм аа. Zero to Road энэ бол Монголын автозамчдын хөдөлмөр, мэдлэг, бахархлын түүх байлаа.